Өглөө өдрөөр юмд. Шинэ бичлэгдээ тавтай морил. Яа. Сурцсан байгаа гэдэг чинь. Тэглэг яах вэ? За. Энэ удаа бол те өөрийнхөө одоо энэ бол нэгэн төрлийн цуврал бичлэг. Би хуучин ингээд те ингээд баахан 2 3 манхаа ингээд танилцуулаад ингээд уншаараа гээд санал болгодог байсан шүү дээ. Одоо тэр бүгднгийг нь нэг бүрчлэн яг өөртөө ямар санагддаг талаар өөрийнхөө те хувийн өнцгөөс ингээд ярьчихна. Эхний хувь бичлэгүүдийн хувьд бол одоо бидний энэ харагдаж байгаа энэ те энэ юунаас юу гэдэг вэ те студээс ихэвчлэн одоо ингээд манхаануудаа яриад явчихсан заяа. За одоо олон хуцах юу ах вэ? Хамгийн ихэнд сүрлийн дараах ертөнц. Бурхан минь энэ бол миний хувьд бол үнэхээр мастерпис. Анимын те том гурвал те Сэний Шонины том гурвал гэж ярьдагтай адил надад бол энэ бол миний хувьд бол те тэр том гурвлын нэг гэж хэлхийг хүсдэг байхгүй. Гэхдээ яг хөө тэгээд манхва те сонирхогчд бол миний өдөөс салавч өгөх бах дунд турууч юм уу аль нэг нөх бах. Гэхдээ бол миний хувьд бол энэ бол үнэхээр мастерпис те манхваны том гурвлын нэг гэдэгт бол те би өөрийн хувийн зүгээс бол байх хүсд юм аа. Одоо ялтай лээ. Ямар ч тач дөрүүдийн те тэр дизайн, тэр зэвсгийн хэм маяг ярэ. Тэгээд I don't fucking care. Бүх юм нь үнэхээр их надад таалагддаг те. Одоо тэр диалогоос ахуулаад хоорондын ярэ гэл. Манай гол дүрийн хүртэл ингээд те ингээд байгаа байдал нь хүртэл бүр ингээд сэтгэл хөдлөлгүй нэг тийм удаан хугацаанд амьдэрсэн нөхөр ихгүй. Энд чинь бас тийм болохоор зэрэг нэг тийм амар тийм сэтгэл хөдлөлгүй нэг тийм сонин нөхөр шиг санагддаг байсан. Анхандаа бол бүр яг анх манхва эхэлж байгаа үед тэгтээ яг сүүлд гарсан те бараг нэг 170 мал 160-аас дээш бүлгүүд дээр бол үнэхээр яат ч хүн юм аа гэсэн ойлголтыг үнэхээр гаргаж өгч чадсан бүр яг те ингээ манай хүний тэр уйлж байгаа хэсгүүд, гутарч байгаа тэр хэсгүүд те бүр үнэхээр энэ чинь бас биднэртэй л адилхан хүн юм даа л гэсэн бодол төрсөн. Яг манхваг уншаад явж байгаад үнэхээр хүн гэж хэлхээ аргагүй нөхөрөхгүй энэ ч яг үнд бол баг хүн байхаа болцсон гэмээр нэг нөхөр үйт юм аа. Гэхдээ яг явах тусам манай хүний redemption arc-ууд нь орж ирэх тусам үнэхээр л гайхалтай болж өгсөн. Мөн туслах дөрүүд нь хүртэл тийм хойноо бас үнэхээр том тий арын түүх лортой байсан. Бүр үнэхээр яг юмэр чимтэй үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй дайснуудаас нь ахуулаад тэ хамтрагчид найз нөхд нь бүгдээрээ л антихеронууд байсан бүр ингээд яг уу яг 100% баатар гэж байхгүй. Гэхдээ бас 100 evil гэж байхгүй. Яг л нөгөө нэг хүн өөрийнхөө хүслийн төлөө бусдыг золиослно гэдэгтэй адилхан л тэгэл явж яхийг нь бол үнэхээр харсан. Гэхдээ үнэхээр л яалтчгүй нэг тийм бодит ертөнц дээр буусан юм шиг л санагдсан л та надад бол тухайн үед бол яг уншаад одоо хүртэл 7 хоног 2 3 7 хоногт орон нэг гаргаад нүүн жоохон яг нэг жоохон удаад байгаа юм шиг санагдаад байгаа юм л та. Ямар ч тач байн уншиж байгаа мэдээж хэрэг үнэхээр миний хувьд бол энэ бол мастерпис аахгүй юу миний хувьд. Би энэ манхвад үнэхээр дуртай хүмүүсийг уншаашаа гэж үздэг. Дээрээс нь манай хүний бас нэг инээдтэй чадвар нэрийг хэлэхэд манай хүн зөвхөн зоож чаддаг. Ингээд сэлмэр ингээд нөгөө нэг зоож чаддаг байхгүй данганц. Яг оо ингээд одоо ингээд зурган дээр харагдаж байгаа шиг ингээд зөвхөн сэлмэр зоодог чадвартай. Тэгээд энийг амар амархан нэрлдэг. Зоолт хүчтэй зоолт агуу зоолт гэлээ. Нэг тийм минуттэйгээр ер нь бол өөрийнхөө скиллүүдийг нэрлсэн байдгаас хавуулаад ер нь бол фан тэгээ бас хөгжилтэй гоё тийм л ер нь л амар сайн вебтун. Манай хүн ч зоолтод мэрэгчлээ зоодог. Энийг бас өөр утгаар ойлгож болно 2 дугаар сувгаараа. Зүгээр жок хийх хүслээ. За тэгээд бас нэг сонирхолтой баримт байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг бүхнийг мэдгч уншигчийн үзэлгээд одоо миний одоо ингээд те миний одоо энэ YouTube-ийн ашигладаг те одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ зургийн одоо юу шүү дээ. Манхва шүү дээ. Энэтэй нэг ертөнц нэрэ энэтэй нэг ертөнц. Гэхдээ нэг хөгжилтэй мэлий зээ. Яг ингээд хүмүүс ингээд соолоо левел ингээд бүхнийг мэдгч уншиж үзэл хоёрыг ингээд харьцуулаад байх
тохиолдол бол нэлээд олон даарсан заяа. Гэхдээ яг одоо энэ сүрлийн дараах ертөнцийн дүрийг маань соло левлийн жинүүтэ өрсөлдүүлвэл баг хамаагүй те үзээ гаргахаар байхгүй өгтөөл даанч тэгээд хинч энэ талаар боддог юм шиг байлээ. За энэ удаагийн бичлэгээ тэгээ одоо ингээд энэ үрээ дуусгая. Ямар ч тач энэ хүү төгсгөлийн дараах ертөнц гэх энэ хүү вебтууныг бол үнэхээр уншаасаа гэж санал болгоё. Дээрээс нь одоо энэ вебтун маань яг уу одоо ингээд англиар байгаа бас нөгөө нэг монгол сайтуудад бас 1-2 удаас харагдах шиг болсон. Тэгэхээр зэрэг та нар тэнцээс ороод уншиж болно, өөр юм арч унсан байж болно. Хамаагүй угаасаа өөрийн чинь л дур шүү дээ. Бид нэр арчсан нийгэмд байна. Юу уншихыг чинь би заах бас ёсгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо өөрийн чинь л хүсэл юм да. За дараагийн бичлэгээр ууслаа. Түр баяртай.